За Монгол улсын нийслэл Улаанбаатар хот 1960 оны бүгд найрамд Монгол ард улсын үндсэн хууль 3 дахь үндсэн хууль батлагдсны дараа засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгжийн шинжилгээ хийж тухайн үед Монгол улсын нийслэл Улаанбаатар хот 4 дүрхтэй байхаар засаг захиргааны шинжилгээ хийжсэн. За тэр үед Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын хүн бүртгэлтэй хүн амын тоо нэг 150 мянга орчим байсан. За ингээд 30 жилийн дараа буюу 1992 оны шинэ үндсэн хууль батлагдсны дараа Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгжийн шинжилэл 1993 онд хийгдсэн. Тухайн үед Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын хүн амын тоо 600 мянгад хүрж дүүргийн тоог 6 дүүрэгтэй болгож засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгжийн шинжилгээ хийжсэн ийм түүхтэй. За ингээд 2024 онд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын хүн амын тоо яг бүртгэлтэй хүний тоо 1 сая 700 мянгад хүрсэн. Засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгжийн шинжилэл нь одоогоос 30 гаруй жилийн өмнө хийгдсэн 9 дүүрэг, за 204 хорооны ийм бүтэц зохион байгуулалтаар явж байгаа. Энэ нь засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгжийн шинжилгээ хийх хэд хэдэн хүчин зүйлийг нөхцөлдүүлж байгаа. Тухайлах юм бол та бид бүгдийн амьдарч байгаа яг энэ ажил хийж байгаа энэ Улаанбаатар хотын төв тийм ээ баг тойргийн нэг 80 гаруй га талбай дотор Монгол улсын төрийн захиргааны болон нутгийн захиргааны бүх байгууллагууд төвлөрсөн эрүүл мэнд боловсрол ихтэй сургуулиудын бүх төвлөрөл энд явагдаж байгаа нь өнөөдрийн Улаанбаатар хотын төвчрлийн гол үндэс суурь болж байна. Энэ 86 га талбайгаар Улаанбаатар хотын 5 зүгээс өдөртөө 3 сая зорчих хөдөлгөөн хийж Улаанбаатар хотын төвчрэл энд төвлөрч байна. Дээр нь аслагдсан дүүргүүдийн гэр хорооллын хороодын нутаг дэвсгэрт төрийн үйлчилгээ, эрүүл мэнд, боловсрол, соёлын үйлчилгээнүүд төдийлөн харилцан адилгүй байгаа нь засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгжийн шинжилгээ хийж энэ эрх мэдлийг задлах, энэ суурьшлуудад задлах ийм зүй ёсны шаардлагуудыг бий болгосон гэж энэ ажлын хэсгээр ажилласан ажлын хэсгийн зүгээс дүгнэлт гаргасан байгаа.